Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Таны үнцэн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. Хөтлөгч Уянгаа настай хамт гэр бүл хүүхдийн хүмүүжил ёс суртахууны заа харгаж зүйч хамтран хөтлөгч жагаа. Бага насны хүүхдүүд нь ингээд ойрхон байгаа учраас ерөнхийдөө ээж нар тэр хүүхдүүдэд хараад гэртээ байдаг. За тэгээд 2, 3 одоо ингээд нялх жоох хүүхдүүдтэй байхад ээжд бол үнэхээр хүнд хэцүү байж таараа ойлгомжтой. Би ч өөрөө яг тийм зүйлээр явж байгаа. Тэгэхээр хинээс жагаагаас асуух зүйл маань энэ тохиолдолд тэр дэглэмийг яг яаж зохицуулах вэ? Тэгвэл ингээ 2, 3 байгаа үед нь яах юм? За тэгээд нэлхийгээ унтуулах цаг болоо нэлх хүүхд чинь хамаагүй олон унтж байгаа шүү дээ өдөр тийм ээ. Тэгтэл toddler буюу одоо 0 биш юм аа. 1 настай, за 2, 3 настай хүүхдүүд ч юм болохоор өдөр унтах нь хамаагүй бага байгаа. Тэр үед яах ёстой ингээд тэр зүйлүүдийг хоёлоо сонсогчдоо хэлж хүргэмээр санагдаж байна. Жишээлбэл 1, 2 муу тэрнээс дээш насны хүүхдүүдтэй тэгээд 2, 3, 4 хүүхдтэй ч юм уу тийм гэр бүлүүд эцэгхүүд байгаа л да. Тэгээд тэр үед болохоор энэ дэглэмийг яаж хэрэглэх вэ гэхээр энэ дэглэм маань тэр тухайн гэр бүлийн болон тухайн хүүхдийн сайхны төлөө явж байгаа. Хүүхд маань өөрөө тэр гэр бүлийн нэг хэсэг. Тэгээд ирэхээр нэг л дэглэмээр тэр бүх хүүхдүүдийг ингээд аваад юмсаг хоол болонгууд хоолыг нийлүүлдэг, өглөөний хоол, оройны хоол, өдрийн хоол гэдэг. Унтах үед нь бол яах вэ гэхээр одоо ингээд 1 нас хүрээд 1 наснаас за 4 нас хүртэл 5 нас хүртэл бол хүүхд өдөр болгон унтчих хэрэгтэй. Нэг 10, 12-оос 2:30 хооронд. Тэгээд тэр нь болохоор яаж ийнэ гэхээр ер нь хүүхд өөрөө унтчихтаа өсч идэг. Тийм учраас хүүхд өөрөө тэр амгалан байх тэр орчныг бид бүрдүүлж өгөхийн тулд тэр хүүхд өөрөө ингээд уурлаж уцаа ахлахгүй ажиргалтай хүүхд байхын тулд бид нэр тэр хүүхд амрах хэрэгтэй. Тэр хүүхд унтах хэрэгтэй. Тэгээ унтчих үед хүүхд өөрөө өсчөөдөг. Тэгэхээр юу гэж хэлмээр өнөхөр одоо хэрвээ одоо хүүхдээсээ асууж болно хэрвээ чи ээж аав шиг ийм том болохыг хүсэж байгаа бол та чи унтах хэрэгтэй. Чи унтчихтаа өсдөө штэ гэхээр хүүхдтэнд аягүй дуртай байдаг. Би аав шиг том болмоор, ээж шиг том болмоор юм шиг юм те. Тэгэхээр хүн унтчихсан хүүхэд цэцэрлэгт ороод одоо VPK ч мэг гэд ороод ирэхэд яг тухайн тэр үед нь унтаад амраад хэрвээ унтахгүй магадгүй тэр орон дээрээ 50 ном уншаад хичээж болно тийм ээ. Яг тийм 50 одоо амрах өөрийгөө амраах тийм цаг хүүхдэд хэрэгтэй. Нөгөө өдрийн унтлах хийгээгүй хүүхд чинь амар ааштай болчдөг. Тийм ааштай. Нөгөө бие нь ядарсан байж идэг. Тэгэхээр ерөөсөө ээж аав байгаагийн хэрэг юу вүлээ? Өдрийн унтлаг боллоо. За ялангуяа 2-оос 4 насны хооронд өдөрт 1 л удаа унтж байгаа. Тэгэхээр тэр үеэр нь бол яг л ээж одоо яг ээж гэдэг тэр нөгөө хэл хязгаарыг тавьж байгаа гол хүн юм чинь те. За миний охин миний хүн унтах цаг нь болсон. Хүүхд магадгүй үгүй би унтахгүй одоо юу гэдгийг тэгэл нэг хүүхд аяглаа штэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар яг сая манай жаагийн хэлсэнтэй адилхан унтахаараа миний хүн юм гой өндөр болно шүү, том болно шүү. Одоо юу гэдгийг тийм зөв зөвлийг те. Тэрнээс унтаад босоод ирвэл чихэр өгөн шүү гэж бас хэлж болохгүй. Тийм. Яг тэр унтаад босоод ирсэн хүүхд гэдэг чинь өдөртөө 1 амарсан хүүхд чинь маш сайхан юутай гоё хөөрхөн ааштай байдаг. Оройныхоо унтлах хүртлээ тий. Энергитэй эргээд ингээ босоод юм хийгээд ээж аавтайгаа найз нөхдөйгөө тоглож нөхөрлөхөд аягүй дуртай байдаг. Манай 2 хүүхдийг бага байхад болохоор би яг тэгж хэрэгжилж ийсэн. Дэглэм маань ерөөсөө л 12 болонгууд энэ 2 за одоо унтах цаг гэл энэ 2 өрөөнд ороод тавьчихын. Тэгээд ээж I love you гэж үнсчин. Тэгэл нөгөө 2 маань гүгээд ороод унтаал тэгэл 2 хагас гэж хүрээд ирдэг. Тэгээд цэцэрлэгт оронгууд нь тэр нь яг л өөрийнх нь энэ дэглэмийн дагуу ингээд явчихаар айгүй амархан гэртээ байсан тэр дэглэмээ ингээд яг сургуулийн дэглэмтэй адилхан болоод тэр хүүхдүүд нэг тийм хүн санагддгөө бас нэг олон юм өөрчлөгдөөл ингээд шинэ хүнтэй уулзах шинэ багштай шинэ найз нартай ингээд болж байгаа хэдэж ихсэдэ яг нөө дэглэмийн нэг хэвийн учраас айгүй амархан easy тийм transition болждаг. Тэгээд
жоохон хүүхдтэй байгаа тохиолдолд болохоор нялх хүүхдтэй бол нялх хүүхд арай 2 цагаар чинь тэр унтаад эхэлж байгаа шүү дээ. Тийм болохоор өдрийнхэн цагийг яг тийм ах эгчийн одоо 3-4 настай ч юм уу 2 настай хүүхдийн тэр цагтаа яг тааруулах хэрэгтэй. Бас орой цагтаа яг л тогтмол цагтаа ингээд явах хэрэгтэй. Одоо жишээлбэл өдөр 12-оос 2:30 гэж яагаад орой болохоор 8 цаг 8:30 гээд тэгээд 8:30 гээд унтлаа гэж бодоход 8:30-аас өмнө усанд оруулах хэрэгтэй. Тэгээд усанд оруулсныхаа дараа гоё ном уншиж өгдөг ч юм уу те тэгчээ эхний үедээ энэ дэгдмийг ингээд хийхэд бол хэцүү байж магадгүй хүүхд чинь ойрлон хашгирна тэр үед болохоор аль болохоор эхний 7 мөн 2-7 хоног эхний 7 хоног бол хүүхд чинь нэлээд хашгирна. Тэр нь бол ойлгомжтой. Гэхдээ хамгийн гол нь энд одоо би юу гэж хэлэх гээд байна гэхээр та хүүхдээ 6 жил хашгируулмаар байна уу эсвэл та хүүхдээ 2 жил 2-7 хоног хашгируулад энэ дэглэмэнд оруулаад цаашаа аваад ямаар байна. Чи уянга чи өөрийнхөө туршлагаас ярьдаа. Харин тийм шүү дээ. Миний туршлага бол ердөөсөө л тэр би хүүгээ 3 сартай болох хүртэл нь бол энэ аргыг дэглэмийг мэдтгүү байсан. Тэгээд жагаатайгаа холбогдоод тэгээд ерөөсө жагааг энэ талаар мэдж байгаа гэж ерөөсө бодохгүй найзын хуваар ямар хүнд хэцүү байгаагаа хүүхд орлоод уйлаад би өөрөө амарч чадахгүй хүүхдээ юу хүсээд уйлаад байгааг энж мэдэхгүй хоолж гин тэг хөхүүлж байгаа баач шигэл байж байгаа тэг одоо яг юу нь болохгүй байгааг нь ерөөсө мэдэхгүй байх гэж яхад яг энэ дэглэм тэгээд би 2-7 хоног яг үнэхээр гүрийсэн. Гэхдээ зарим үед бол нөхөр маань болохоор хүүхд тэтэрхийх уйлуулаад байна аваач одоо яадаг нь те эрэгтэй хүн бол яа харахгүй тэгдэг. Тэгээр нь би нөхрийгээ дандаа ажилдаа явцсан хогоор нь гүрийд бүр үнэхээр гүрийгээд өрөөнд нь орон дээр нь криб дээр нь тавьчаад тэгээд удаа уйсан чамаагүй тэгэлд чинь явна аяанда ядраад ядрах ирэхээр унтчил байгаа байхгүй тий. За тэгээд хэд хэд удаагийн хувьд бол яг амжилтгүй байж магадгүй зөндөө уйлуулж агаад тэгээ уг нь бол ямар нэгэн байдлаар эргэж очиж авахгүйгээр л ээж бол бас нэлээд гүрийх л хэрэгтэй. Тий. Таны хувьд болохоор ээж учраас одоо хүүхдүүлээд байхаар сэтгэл чинь эмзэглээл хүн тусаа тийм үе байна. Тэгээд биднэрт бол байж исэн. Одоо эхний үеүүдэд бол манай хүүхд бол одоо их уйлал байж исэн. Манай нөхөр ч гэсэндээ хурж ирэнгээд хүүхд уйлууллаа гэж тэгдэг чи гажсэн. Тэгээд би за хүүхд битгий аваарай. Хэрэв чи уйлах юм бол чи өөрөө аав гэдэг ч юм уу тий. Тэгээд яг эцэст нь эндээс болохоор хүүхэд за би уйлснараа ээжийнхээ уйлснараа манай ээж өөрчлөгдөөд тэгээд би өөрийнхөө одоо хүснээрээ сэрүүн байх юм байна гэсэн тэр мессежийг хүүхдэд өгж байгаа биш харин би одоо бууж өгөхгүй болохгүй байна. Би ерөөсөө одоо унтах хэрэгтэй юм байна гэд өөрөө сүлдө уйлж байгаа унтаад өчтөв. Нэг эхний үед болохоор яг танаас гарсан таны мах цусны тасархай ийм хүүхд гараад ирэхээр та өөрийнхөө хүүхдийг уйлах болгонд нь л очиод авчмаар санагдах үе тохиолдол гарч ирнэ. Одоо baby arms ч юм уу ямар нэгэн тийм камера тэр камерыг өрөөнд нь суулгаж болно. Өрөөнд нь суулгаад тэгээд ер нь холоос ингээд харж яадаг. За энэ холоос хянаад хараад наад өрөөнд ороод хянаад ингээд байж яадаг. Тэгээд тэр болохоор яг хүүхд чинь зүгээр байна, уйлж जैन, яаж जैन. Гэтэ нэг талаараа магадгүй хэцүү байж магадгүй бүрийг харангуйтаа бүрийг таны зүрх чинь шимшрүүлж иж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь тэр хүүхд уйлаад эхний удаад яг 40 минут, 30 минут уйлуулад тэгж байгаа сүлдээ тэр 30 минут нь 25 минут болоод 25 нь 20 минут болоод 20 минут нь 15 минут багаар багасаалаа тий тэгвэл. Тэгээд 10 минут болоод 5 минут тэгээд сүлдээ бүр уйлахаа болчиход ирдэг. Тэгээд ихийн тулд болохоор аав хүн хамтдаа хоёул ажиллах хэрэгтэй. Бас эмээ өвөө нар бас хамт ажиллах хэрэгтэй. Тэгжээж хамтдаа багаар ингэж ажиллаж ээж тэгээд дараа тэр хүүхд чинь сүлдээ уйлах шууд орон дээр тангууд тэгээд шууд унтаад өгдөг тийм болчтой. Тэгээд сүлдээ бол манай хамаатангууд хурж ирээд хүүхдээ унтуулчаад ирээ гэдэг. Би орон дээр нь тавиал өмсчээл тэгээд хүрээд ирэхэд хүүхдээ унтуулсан уу чи гэдэг надаас асууж байгаа байхгүй. Тэр унтуулсан хэрэг ийм хурднуудаа гэх. Тийм. Яагаар ийм хурдан галс унтчихдаг манай хүүхдүүд ерөөсөө тэгдэггүй шүү дээ. Тэгээд дараа нь тэгээд ирэхээр тэрнээс болж яадаг гэхээр та өөрөө ядрахгүй. Та ингээл хажууд нь ингээл хөхөө өгөөл ингээл хэвтүүлээл хөхөө ингээл жоохон ингээ үндэнгүүд нөгөө хөлтөнд ойрлож харлаад ингээл өдөр болгон тэгэж нэг байхгүй.
Тэгэхээр чинь бүр ядраад би хамгийн гол нь хардаа би бас бодсон. Би амар гүрийсэн шалтгаан нь шүү дээ. Ягаад гэвэл би 3 сар хүүхдээ 3 сар хүртэлх яг тэр хугацаанд үнэндээ бүтэн нойртой хоноогүй. За бүр шөнийн нойроо бүр одоо өдөр нь ингээд нөгөө 50 байх ерөөсөй байхгүй. Яг шөнө оройн ялгахдахгүй бүр нөгөө хүүхд чинь юм л ингээд уйлал. Тэгэл яг юу хүсэж байгааг нь мэдэхгүй. Тийм байсан учраас би за энэ байдлаас гарахын тулд одоо миний эцсийн арга энэ би хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүр яаж иж яагаад гүрийгээд 2-7 хоног байна уу те юу байна гүрийж яагаад би нэг үр дүнгийн жоохон ч гэсэн амсъя гэд. Тэгээ 2-7 хоногийн дараагаас бол яг нөгөө амар удаан 30-40 минут уйлж исэн бол тэр нь багасаад нэг 5 минут жоохон татраал те ингэж мингээд. Тэгээд одоо яг энийг сонсож байгаа ээж нартаа бас яг нэг тайвшруулж хэлэх зүйл нь юу вэ гэхээр хамгийн гол нь сайхан хөхүүлч гэсэн бүтэн идүүлч гэсэн те сул өөрөөр нь сэрүүн нилээн байлгалаа. За тэгээ одоо буцаад оронд нь тавьж байгаа гол зүйл нь унтуулах гэж байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн уйлж байгаа гол шалтгаан юу вэ? Ерөөсөө л нэгдүгээрт унтах хоёрдугаарт нөгөө урд нь ахуулаа сурцсан байсан учраас ахуулах гэж байгаа. Яагаад намайг орон дээр тавьчих нөгөө ээжийн гар дээр өвөр дээр нэг гой унтдаг эсвэл нэг юм дээр ингээл нэг хөдөлгөж те саатуулж ингэж унтдаг байсан юм байхгүй. Тэрийг өгүүлээд тэгж уйлж байгаа учраас энэ бол өвдсөндөө уйлаагүй, өлссөндөө уйлаагүй те. Тийм учраас тэрийг keep in mind. Одоо яг санаа зовох тийм уйлалт биш гэж бодох хэрэгтэй тийм. Тэрийг бодож тайван байх хэрэгтэй ээжүүд тий. Тэгээ тэд чинь одоо хүүхд гэдэг чинь нэгсэндээ хичнээн 1 2 3 4 5 6 сартай идэж гисэндээ бас сүүлдээ жоохон нэг яавал уйлахаараа ээж аавынхан гарт байгаад байх уу гэдгээ аль бас мэддэг болцсон тийм ээ. Тэгээд хэрвээ ээж аавынхан гарт байхгүй байх юм бол ээж аавынхан анхаарал байхын тулд уйлж ээж аавынхан анхаарлын төвд байх сонирхолтой. Тэгээд ирэхээр таны бие махбод, таны гэр бүл, таны үр хүүхдүүд та тэр бүх ажлуудыг хойш нь тавиад ерөөсөө л тэр хүүхдэд бүх 100% анхаарал. Тэгэж анхаараад хэрвээ ингээд тэр хүүхд чинь бас тайван байдаг бол учиртай. Тэгэхгүй та 24 цаг тэгээ өдөр болгон л тэгээд байна. Тэгээд тэр чинь тэгээд яваад байхаар та чинь ямар ч нэг өөрийн гэсэн амьдралгүй гэр бүл үр хүүхдийн төлөө явж чадахгүй. Түүнээс гадна өөрөө амарч чадахгүй, өөрөө нойртой хоолтой байж чадахгүй тийм болчихж байгаа байхгүй. Дандаа байнга тэгээ нөгөө тийм стресстэй байсан хүн чинь за нөхөр ажиллаас ирдэг байна уу эсвэл нэг найз нөхөд ярина. Олигтой юм ярихгүй штэ. Ёо өстэй нэрээ ингээд тэгж ядраад гээл тэгэл нэг бол нөхөртөө аашаа гаргаал те ингээл одоо яад тийм байдаг. Нэг хүүхэд нь нялх за ингээд нилээн нялх нэрэ хүүхэд нэг 2 цагийн зайтай 3 цагийн зайтай унтдаг. За тэгтэл арай нэг жоохон том нэг 3 настай хүүхэд нь хамт бай гэж бодъё. Тэгтэл тэр хүүхэд нь өглөө 8 за 7 8 гэ босцсон. За 10 цагийн алдад унтах шаардлагагүй. Тэгээ нэг 2 цагийн дараа 3 цагийн дараа унтах шаардлагагүй. Өдрийн цайгаа уучаад за тэгээ өдрийн унтлах хийх ёстой. Яг тэр үеэр нь дүүтэй хамт унтуулна. Харин нялх беби дүүгээ унтчих хооронд нөгөө хүүхдийг яаж сат оруулах вэ гэхээр яг тэр хүүхдтэй бас яг нөгөө унтуулж байгаахын оронд унтуулахгүйгээр өөрийг нь ганцаар нь бие даалгаж өөр өрөөнд юм уу одоо эсвэл том өрөөнд ч вэ нөгөө хэвсэн дээр тоглоом тавьж байгаа тий. За ингээд өөрөө тоглоорой гэд өөрийнхөө хажууд өөрөө олохлоор тэр нүдэнд харагдах газар аяг шангаа угаадахсан жоо одоо яадагсан ч тий. Яг тийм байдлаар зарим тохиолдолд нь болохоор үдээс хойш нь болохоор дахиад дүүн унтчихад нөгөө арай том 3 настай 4 настай ахын ч өнөө их ч өнөө унтахгүйгээр орой унтах ёстой учраас үдээс хойш нь за одоо ганцаараа тайван байх цаг гэж тий өрөөнд нь оруулаад дуртай номнуудын ч юм уу ямар нэгэн тийм зүйлийг өөрөө өөрийгөө нөгөө сатааруулах чадварыг нь бие даах чадварыг нь хөгжүүлэх тийм зүйлийг хийх ёстой байгаа юм тий. Тэгээ тэр нь болохоор одоо та хүүхэдтэй үргэлж одоо ээж аавгүйгээр ямар нэгэн хүн одоо эргэн тойронд хүн байхгүйгээр өөрөө бие дааж сургаж байгаа. Өөрөө өөрийгөө одоо зугаацуулдаг, өөрөө өөрийгөө одоо тайван байлгадаг. Тэгээд энэ цагт хийж байгаа үйл ажиллагаанууд маань активитүүд болон үйл ажиллагаанууд ийм quiet тэг чимээгүй тийм одоо гоё хэрэг яг тэр үед нь болохоор одоо танаа үзүүлж болно те 30 минут хүүхдүүдэд унтах үед ч юм уу эсвэл ингээд тоглуулад ч юм уу эсвэл одоо энэ хэвсэн дээр толгойд нөгөө толоод чимээтэй биш те дүүгээс сэрээчихгүй хэрэг өөр нь унтж байгаа бол
хамаагүй л дээ. Тэгээ ер нь жоох хүүхэд байсан чинь чимээн донд сурах хэрэгтэй, чимээн донд хамт байх хэрэгтэй. Тэгэхгүй бол манай хүүхдсээр чинь гээл чимээнээс ингээд байхan бол ер нь бол хаяасан газар чинь чимээтэй байж штэ. Тийм болохоор чимээтэй байсан ч гэсэндээ хүүхдээ унтуул сургаж явах бол бас тийм багаас нь л чимээнд унтуулаад сургачих хэрэгтэй байлээ. Тийм хөгжим мөгдмөө чанга тавиад байсан чинь хүүхд унтчихийдэг. Би ч бол нөгөө анхныхаа хүүхдээр нөгөө 3 сар хүртэл чарлуулж өөрөө ядарсан үе дээр бол өлмий дээрээ яваалцтай. Тэгэл амжилт үзээгүй л байсан. Ер нь бол тэгэл айтайхан орон дээр нь тавьчаал эргээл хаалгын нэг ингэж байгаа л тэгэл галтгоонд нөгөө ус мус гоожуулж аяга ваач нэг хариугүй гоожуулчаал нөгөө хүүхдээс ирэхгүй л сте ингэж ингээд одоо бодохоор инээ тэрмэр гэтэл тэг шаардлагагүй яхаарахгүй анхны хүүхэд дээр ээж бол үнэхээр туршлагагүй байд юм байлээ. Тэгээд 3 сартаа байхад нь би боддоо штэ. Ямар азар жагаатайгаа яг бүр юмаа дэлгээд ирсэн. Бас нэг хүн чинь бас нэг өөрийн нэг юм юу гэж бас нэг бардам замч гэх нэг бэж болно штэ. Бас нөгөө төөстө хүүхд унтаал би ингээл сте дажгүй байгоо гэж бас ингээд бас тэгээ нөгөө юугаа харуулахгүй гэд те суултлаа харуулахгүй гэд тэгсэн мөртлөө цаана нь бол бүр тэр өшгний цаана бол амар болоод байгаагаа би хилээгүй өнгөрцөн болвол одоо мэдхгүй штэ. Тэгээ бүр үнэхээр бүр сэтгэл санааны хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ бүр амар бүр юм хамгийнхаа тэр доод зэгтээ очиод явцсан байсан учраас жагаадаа бүр өөрөө ихгүй яриад уйлаад ингэнгүүт бүр маш гоё тэмцүүлэг аваад вау гэж. Тэгээ одоо яг тэрнийхээ үр дүнг яг одоо хамгийн гол нь хардаа бас сонсож байгаа ээжүүд хэлэхэд битэрээ энэ яриад байгаа ингээд сонсохоор заримдаа дэглэм гэл тэр нэг жоохон амт чинь одоо ингээл тэ дэглэмд оруулаад ингээд харных сонин сонсогдож иж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь урт хугацаанд эндээс гарч байгаа үр дүн нь юу вэ гэдэг нь хамгийн олзуурах хүчтэй зүйл байгаа байхгүй юу? Ердөө энэ дэглэм чинь ингээд 0-оос нь эхэлж ивэл бүр сайн 0 одоо дөнгөж төрснийхэн дараа за ингээ 3-4 сартаа томрох тусмаа жоохон хэцүү байна л да процесс нь. Гэхдээ ямар нэгэн байдлаар энэ дэглэмд оруулаад чадах юм бол явандаа хамгийн гол нь ээж аавд айгу дуулууртай нөгөө нэг энтэнд очиод дэлгүүрт ороод харсан юм авахгүй ч одоо ингэж ойрлж барих хэрэг байдаг юм уу тэгэхгүйгээр айгүй юм яг ээж аавынхаа дуулууртай ягаад бол нөгөө тийм ээж аав тэр нөгөө хэл хязгаарыг ээж нь аль хэдийн тогтооцсон учраас яг ээжийн үгээр би явдаг гэдэг тэр нөгөө сэтгхүүд нь бүр суучдаг байхгүй тэрийг л гаргаж ирэх гэж тэрийг л тэр гой зүйлийг та нарт амсаасаа амсуулах гэдэг одоо ингэж зүтгээ дээрэд байгаа шүү дээ. Одоо ялангуяа бол ер нь Америкт өсөж байгаа хүүхдүүдийг ингээд харахад айгүй дураараа мухай ааштай имэтэмэгэл ерөөсөө хажууд нь хүн байсан ч тоож байгаа байхгүй айгүй тийм үл хөндсөн байдагтай юм гарч ирдэг шүү дээ тийм ээ. Энэ дөрвөөр өссөн хүүхд айгүй тийм одоо яс суртахуунтай хүнтэй яаж харьцахаа мэддэг нөгөө таны хүсэж байгаа шиг ээж аавынхаа үгэнд ордог. Үжил бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Бас тэрнээс гадна хамгийн гол нь энэ ээж аав маань намайг хүсэж хүмүүжүүлсэн хүн шүү. Эднэрийг үгийг бид нэр сонсдог, эцэгхээ хүндэтгдэг, хайрладаг. Энэ үг сонсох юм бол тэр үгнээс болж би эндээс нэг юм сурж мэдэж авах ёстой шүү гэдэг ухамсарлсан тийм эцэгхээ дээдэлдэг, хайрладаг тийм хүүхдүүд гарч ирдэг. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр өөрсдийнхөө амьдралаас харж байгаамаа. Тэгээ өөрсдийнхөө бид нэр энэ дэглэмээр өөрсдийнхөө хүүхдүүдийг хүмүүжүүлсэн. Одоо өсвөр наснд хүрээд ирэхээр хүүхд өөрийн гэсэн янз бүрийн үзэл бодолтой, найз нөхдөсөө янз бүрийн сонсон хэдий тийм ч гэсэн ээж аавгаа сонсдог, ээж аавгаа хайрладаг, хүндэлдэг, ээж аавтайгаа юм хуваалцдаг, ээж аавтайгаа бүх юм ингэж ярьдаг, ойлголцдог тийм бодоод хуурж байгаамаа. Тийм бүр одоо алсын яг хүүхдийн бүр суурь хүмүүжилт энэ айгүй сайн үр дүнтэй ийм болж байгаа. Тэрийг нь өөртөө одоо бид нар ингэж хараад байгаа байхгүй юу? Тэгээ бид нар яг үр жимсийн амсчил байна л та. Одоо ингээд дунд хүүхдүүд маань яг ийм болоод одоо ингээд өсвөр наснд хүрээд ирэхээр өөрсдөө аяанда яг бидний өгсөн тэр суурь мэдлэг боловсрал маань энэ хүүхдүүд маань нөлөөлсөний үр дүнд одоо хүртэл хүүхдүүд маань тэр хүмүүжлээрээ л амьдраад байгаа байхгүй юу? Тэр хүмүүжлээрээ л нийгэмд байр суурь сургууль дээрээ бүх газар дээрээ тэр нь бүр илэрхий. Тэгээд хамгийн нэг сайхан юм хаач явж байсан. Дэлгүүрт явж байсан, сүмд явж байсан. Эсвэл хаач явж байсан. Танай хүүхдүүд чинь ийм сайхан хүүхдүүд
чи яасан хүүхдүүдэд сайхан хүмүүжүүлсэн юм бэ гэж дандаа хэлдэг. Тэгэхээр зүйлүүдийг та одоо чихэн чимэгтэй өгөөд та энийг хийсний үр дүн та сонсноо. Яг үнэ харин тийм. Таны үндсэн нэвтрүүлгийн дараагийн дугаарт time out буюу одоо нэг нас хүрэхээр нэг эхлүүлдэг буруу зүйл хийснийг ойлгох гэж байгаа одоо шийтгэл. Melody podcast-тэй хамт байдаг сонсогч та бүхэндээ баярлалаа. Бидний санал хүсэл асуултаа чөлөөтэй ирүүлээрэй. Бас бусадтайгаа хуваалцаа битгий мартаарай. Melody podcast-ийг Facebook, iTunes, Instagram, YouTube, Spotify, SoundCloud тус сонсох боломжтой. Melody podcast